За тэгэхээр юу анцгаана guys. Өнөөдрийн шинэхэн бичлэг дээр хэдүүлээ Ascended Heroes 10 нээх болно. Мэдээж энэ дотроо 2 ширхэг Ascended Heroes booster pack-тай тэгээд нэг coin-тай хэдүүлэнгийнх нь chase их карт болвол мэдээж Mega Gengar болон Pikachu 2 байгаа. Энэхүү хоёр карт нь ойролцоогоор зах зээл дээр 1300 евро болон 800 евро хавцаа байгаа. Тэгээд сүүлийн үед Pokemon Community дотор Ascended Heroes гэдэг нэр их маш ихээр яригдж байгаа. Яагаад гэвэл саяны хоёр картаас шалтгаалаад зах зээл дээр хүн маш өндөр болж байгаа. Та бүхний харж байгаачлан Ascended Heroes ETB яг тэр бичлэгний ард байна. Энэхүү бокс нь ETB нь ойролцоогоор 160 евро хавцаа байгаа. Гэхдээ би 55 еврогоор зах зээлийн анхны үнээр нь олж авсан байгаа. Одоо хэдүүлэнгийнх нь ганц хайж байгаа карт болвол мэдээж энэ харагдаж буй Mega Gengar 1300 евроны үнэтэй карт байгаа. Энэхүү картыг авчих юм бол за тэгээд цаашдаа илүү тасарсан картууд, тасарсан EDP-нүүд илүү ихээр сонирхуулна гэдэгт найдаж байсан боловч өнөөдрийн бидний олсон гаргаж ирсэн хоёр карт бол энэ хоёр карт байлаа. За тэгээд дараагийн бичлэгтэйгээ хамтаагаарай.